A. 听说你男朋友李静跟你是一个学校的，是你同学吗？ B. 是的，他学的是新闻，我学的是法律，我和他不是一个班。A. 那你们俩是怎么认识的？ B. 我们是在一次足球比赛中认识的。我们班跟他们班比赛，他一个人踢进2个球，我对他印象深，后来就慢慢熟悉了。A. 你为什么喜欢对他？ B. 他不仅足球踢得好，性格也不错。 A. Танай найз залуу Лижин чамтай нэг сургууль сурдаг гэж сонссон. B. Тийм ээ, тэр сэтгүүл зүгээр сурдаг. Би хууль эрх зүгээр сурдаг. Бид хоёр нэг ангид сурдаггүй. A. Тэгээд та хоёр яаж танилцсан юм бэ? B. Бид хөл бөмбөгийн тэмцээний үеэр танилцсан. Манай анги тэдний ангитай тоглоход тэр ганцаараа 2 гол оруулсан. Тэр надад маш хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн. Дараа нь бид айжмаар илүү дотн болсон. A. Чи яагаад түн дуртай болсон бэ? B. Тэр зөвхөн хөл бөмбөг сайн тоглодог төдийгүй зан чанар нь ч бас их сайхан. A. 李老师，我下个月5号就要结婚了。 B. 你是在开玩笑吧？你们不是才认识1个月。 A. 虽然我们认识的时间不长，但我从来没这么快乐过。 B. 2个人在一起最好能有共同的兴趣和爱好。 A. 我们有很多共同的爱好，经常一起打球、唱歌、做菜。 B. 看来你真的找到适合你的人了，祝你们幸福。 A. Ли багшаа би эх сарын 5-нд гэрлэх гэж байна. B. Та тоглолцоо байна уу? Та хоёр танилцаад ердөө 1 сар болсон биз дээ. A. Бид бие биенээ таньдаг болоод удаагүй байгаач би хизээч ийм аз жаргалтай байгаагүй. B. Хоёр хүн хамт байхад нийтлэг сонирхол, хоббитой байх нь хамгийн сайн байдаг. A. Бидэнд олон нийтлэг сонирхол бий. Бид их хөвчлэн хамтдаа хөл бөмбөг тоглож, дуулж, хоол хийдэг. B. Чи үнэхээр өөртөө тохирсон хүнээ олсон бололтой. Та хоёрт аз жаргал хүсье. A. 听说您跟妻子结婚快20年了。 B. 到6月9号，我们就结婚20年了。这么多年，我们的生活一直挺幸福的。 A. 我和丈夫刚结婚的时候，每天都觉得新鲜，在一起有说不完的活儿。但是现在 B. 2个人共同生活，只有浪漫和新鲜感是不够的。 A. 您说的对，我现在每天看到的都是他的缺点。 B. 2个人在一起时间长了，就会有很多问题，只有接受了他的缺点，你们才能更好的一起生活。 A. Таныг их нэртэйгээ гэрлээд бараг 20 жил болсон гэж сонссон. B. 6 сарын 9-нд бид гэрлээд яг 20 жил болно. Энэ олон жилийн турш бидний амьдрал нэлээд аз жаргалтай байсан. A. Нөхөр бид хоёр анх гэрлэх үед өдөр бүр бүх зүйл шинэлэг санагдаж хамт байхдаа ярих зүйл дуусахгүй байдаг байсан. Харин одоо B. Хоёр хүн хамт амьдрахад зөвхөн романтик, шинэлэг мэдрэмж хангалтгүй. A. Таны зөв. Одоо би өдөр бүр түүний дутагдaltaй талуудыг харж байна. B. Хоёр хүн удаан хамт амьдрахад олон асуудал гарч ирдэг. Түүний дутагдлыг хүлээн зөвшөөрч байж л та хоёр илүү сайхан хамт амьдарч чадна. 很多女孩子羡慕浪漫的爱情，那什么是浪漫呢？年轻人说，浪漫是他想要月亮时，你不会给他星星。中年人说，浪漫是即使晚上加班到0点，到家时自己家里也还亮着灯。老年人说，浪漫其实就像歌中唱的那样，我能想到最浪漫的事，就是和你一起慢慢变老。其实让我们感动的就是生活中简单的爱情，有时候简单就是最大的幸福。 Олон охид романтик хайрыг мөрөөддөг. Тэгвэл романтик гэж юу вэ? Залуус хэлэхдээ тэр сар хүсэхт нь чи түнд од биш, яг сарыг л өгдөг байх. Дунд насныхан хэлэхдээ романтик гэдэг нь шүн дунд хүртэл ажилласан ч гэртээ ирэхэд гэрээ чинь гэрэл хасаатай байхыг хэлнэ. Ахмаг насныхан хэлэхдээ романтик гэдэг нь яг дунд гардаг шиг надад хамгийн романтик санагдаг зүйл бол чамтай хамт айжмаар хөгшрөх. Үнэн дээр бидний сэтгэлийг хөдлөгдөг зүйл бол амьдрал дахь энгийн хайр юм. Заримдаа энгийн байдал ч хамгийн том аз жаргал байдаг.
说到结婚，人们就会很自然地想起爱情。爱情是结婚的重要原因，但两个人共同生活不仅需要浪漫的爱情，更需要性格上互相吸引。我丈夫是个很幽默的人，即使是很普通的事情，从他嘴里说出来也会变得很有意思。在我难过的时候，他总是有办法让我高兴起来，而且他的脾气也不错。结婚快10年了，我们俩几乎没因为什么事红过脸，很多人都特别羡慕我们。 Гэрэлтийн тухай бодоход хүмүүс аяндаа хайрыг сандаг. Хайр бол гэрэлтийн чухал шалтгаан боловч хоёр хүн хамт амьдрахад зөвхөн романтик хайр хангалтгүй. Мөн зан чанарын хувьд бие биенээ татах хэрэгтэй байдаг. Манай нөхөр их хошин зантай хүн. Энгийн зүйлс хүртэл хүний амнаас гарахдаа маш сонирхолтой сонсогддог. Намайг гунигтай байхад тэр үргэлж намайг баярлуулах арга олдог. Мөн тэр их сайхан ааштай. Бид гэрлээд бараг 10 жил болж байгаа бөгөөд олон хүн бидэнд татархдаг. A. 来中国快1年了，你适应这儿的生活了吗？ B. 开始有点不习惯，后来就慢慢适应了。最近我还交了一个中国朋友。 A. 那就好，快给我讲讲你新交的中国朋友。 B. 我们是在图书馆认识的，办时我们常常一起看书、逛街、踢足球，有时候他还给我发一些幽默短信。 A. 你的这个朋友真不错，下次介绍我们认识认识怎么样？ B. 没问题，我们下午要去踢足球，正好一起去吧。 A. Та хятадд ирээд бараг 1 жил болж байна уу? Эндхийн амьдрал тасаж байна уу? B. Эхэндээ жаахан дасгад хэцүү байсан. Харин дараа наажмаар тассан. Саяхан би нэг хятад найзтай болсон. A. Тийм үү. Тэгвэл шинэ хятад найзынхаа тухай яриач. B. Бид номын санд танилцсан. Үдээс хойш бид ихэвчлэн хамт ном унших, дэлгүүр хэсэж, хөл бөмбөг тоглодог. Заримдаа тэр надад хөгжилтэй мессеж явуулдаг. A. Чи үнэхээр сайхан найзтай болсон байна. Дараагийн удаа биднийг бие биентэй танилцуулбал ямар вэ? B. Асуудалгүй. Өнөөдөр үдээс хойш бид хөл бөмбөг тоглох гэж байна. Та ч гэсэн хамт явбал ямар вэ? A. 星期天同学聚会，你能来吗？ B. 能来。班里同学你联系的怎么样了？来多少人？ A. 差不多一半吧。张远还专门从国外飞回来呢。 B. 是吗？毕业都快10年了，真想大家啊。对了，今天早上我在地铁站遇到了王静，她毕业后就去上美工作了。她这次是来旅游的。 A. 那太好了，麻烦你跟她联系一下，请她一起来参加同学聚会。聚会就在学校门口。 B. 那个饭店6点半，别迟到啊。 A. 放心吧，星期天6点半见。 A. Нэм гарагт ангийн уулзалт болно. Чи ирж чадах уу? B. Чаднаа. Ангийнхантайгаа холбоо барьж амтсан уу? Хэдэн хүн ирэх гэж байна? A. Бараг тал орчмон ирэх байх. Жан Юан бүр гадаадаас тусгаалan нисэж ирж байна. B. Тийм үү? Сургуулаа төгсөөд бараг 10 жил болж байна. Бүгдийг нь их саншин шүү. Дашрамд хэлэхэд өнөөдөр өглөө би метроны буудлын дээр Ванжинтэй таарсан. Тэр сургуулаа төгсөөд Шанхайд ажиллаж байгаа. Энэ удаад энд аяллаар ирсэн гин. A. Тэгвэл бүр сайн байна. Түүнтэй холбоо бариад ангийн уулзалтанд ирэхийг урьчих. Уулзалт сургуулийн үүдэнд байдаг тэр ресторанд болно. B. За ойлголаа. Орой 6:30-д шүү. Битгий хоцроорой. A. Санаа зовлтгүй Нэм гарагийн 6:30-д уулзъя. A. 这是什么时候的照片？你真年轻。 B. 这是上大学时照片。一看到这张照片，我就想起过去那段快乐的日子，好像重新回到了校园。旁边这 A 个人一定是你的好朋友吧？你们现在还联系吗？ B. 当然了，尽管已经毕业这么多年，我们还是经常联系的，每次都有说不完的活儿。 A. 真羡慕你。我上大学时候最好的朋友去了南边工作，我们俩已经好久没联系了，我一会儿就给他打个电话。 B. 对，要知道能有一个真正的朋友，
有一段真正的友谊是多么不容易。 A. Энэ зургийг хизээ авсан бэ? Чи үнэхээр залуу харагдаж байна. B. Энэ бол их сургуульд байх үеийн зураг. Энэ зургийг харахаар өнгөрсөн аз жаргалтай өдрүүд санаанд орж яг л дахин сургуульдаа очисон мэт санагддаг. A. Хажуучин байгаа хүн чиний сайн найз байхаа, тийм үү? Та хоёр одоо ч холбоотой байдаг уу? B. Мэдээж сургуулаа төгсөөд олон жил болсон ч бид одоо ч байнга холбоотой байдаг. Уулзах бүртээ ярих зүйл дуустдаггүй. A. Чамд үнэхээр даргаж байна. Их сургуульд байх үеийн хамгийн сайн найз маань өмнөд нутагт ажиллахаар явсан. Бид хоёр нэлээд удаан холбоогүй байна. Би одоо удахгүй түн рүү залгах гэж байна. B. Тийм шүү. Жинхэнэ найз, жинхэнэ нөхөрлөлтэй байх амаргүй гэдгийг мэдэх хэрэгтэй. 每个人都需要朋友，朋友可以丰富我们的生活。离开朋友，我们的生活一定会非常无聊。怎样才能交到更多的朋友呢？当然要有好脾气。一个脾气不好的人，虽然不一定让人讨厌，但是却很难跟人交朋友，因为没有人会喜欢跟一个总是容易生气的人在一起。我们还要经常跟周围的人交流，交流能让人们互相了解。如果有共同的兴趣、要好或者习惯，就更容易成为朋友了。 Хүн бүрт найз хэрэгтэй. Найзууд бидний амьдралыг илүү баялаг болгодог. Хэрэв найз нөхдөггүй бол бидний амьдрал маш узгартай байх болно. Тэгвэл яаж илүү олон найзтай болох вэ? Мэдээж эхлээд сайхан ааштай байх хэрэгтэй. Ааш муутай хүн заавал бусдад дургу төрүүлдэггүй ч бусадтай нөхөрлөхөд нэлээд хэцүү байдаг. Учир нь хинч үргэлж амархан ууралдаг хүнтэй хамт байхыг хүсдэггүй. Мөн бид эргэн тойрныхоо хүмүүстэй ойр ойрхон харилцах хэрэгтэй. Харилцах нь хүмүүсийг бие биендээ илүү сайн ойлгоход тусалдаг. Хэрэв та ижил сонирхол адилхан зуршилтай бол найз нөхөд болоход илүү амархан байдаг. 人的一生可以什么也没有，但不能没有朋友，而且必须要有自己真正的朋友。什么是真正的朋友？不同的人会有不同的理解。有些人觉得朋友就是能和自己一起快乐的人。 有些人觉得朋友应该像镜子，能帮自己看到缺点。而我的理解是，当你遇到困难的时候，真正的朋友会站出来，及时给你帮助。当你无聊或者难过的时候，真正的朋友会陪在你身边，想办法让你感到幸福。 Хүн амьдралдаа юу ч байхгүй байж болох ч найз нөхдөггүй байж болохгүй. Хүн бүр жинхэнэ найзтай байх хэрэгтэй. Жинхэнэ найз гэж юу вэ? Энэ талаар хүмүүс өөр ойлголттой байдаг. Зарим хүмүүс найзыг хамтдаа аз жаргалтай байж чаддаг хүн гэж боддог. Зарим хүмүүс найзыг толшиг, өөрийн дутагдлыг харахад тусалдаг хүн байх ёстой гэж боддог. Миний бодлоор хүн бэрхшээлтэй тулгарах үед жинхэнэ найз нь гарч ирж цаг тухайд нь тусалдаг. Харин уйдгартай эсвэл гонигтай үед жинхэнэ найз нь чиний хажууд байж чамайг баярлуулахаар болдог.